За сайн байцгаана уу? Дархуул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн Монгол хэл зохиолч уран зохиолын багш Далгармаа байна. Өнөөдрийн хичээлийн сэдвээ дэвтэртээ бичээрэй. Тоочин тайлбарласан эхийг задлан шинжлэх. За энэ хичээлээр бид тоочин тайлбарласан эхийн бүтцийг тодорхойлох, эхийн сэдэв гол санааг тодорхойлно. За мөн тоочин тайлбарласан эхийн онцлогийг тайлбарлах аргад суралцна. За хүүхдүүдээ эдгээр зургийг сайтар ажиглаарай. Монголчуудын эртээр үеэс амьдарч ирсэн Монгол гэрийн үүсэл хөгжлийг харуулсан зураг байна. За тэгэхээр бид өнөөдөр Монгол гэрийн тухай эхийг задлан шинжлэх болно. За бүгдээрээ эхээ уншицгаая. За сурахчгийнхээ 62 дугаар хуудсыг нээгээд багштайгаа хамт уншаарай. Монгол гэр. Гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц юм. Монгол гэр 300 орчим жилийн тэртегээс одоогийн хэв шинжинд бүрдэлнэ амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг архитектурын онцгой шийдэлтэй. Геометрийн огтлолтол бүхий конус хэлбэртэй. Ил сууц, яс мод болон бүрээс гисэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Яс мод нь унь, тоон, хан, хаалганаас бүрддэг бол бүрээсэнд өрх, дээвэр, туурга, үүд хамаарна. Бүтцийн хэсгүүдийг нь угсрах нарийн дүрмтэй. Үүнээс гадна хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн, нарийн, урт, богино, оосор бүчүүд чухал үүрэгтэй. Ямар ч орон сууцны зай багтаамж ханаас хамааралтай байдаг. Гэрийн ханыг нүүдэл хийх үед авсаархан, харин сууц болгон ашиглахад хэд дахин том болгохын тулд эвхдэг сарааж маягаар хийдэг. Гэрийн хэмжээ ханаас хамаарч янз бүр байна. Монгол гэр ихэвчлэн 4, 5, 6, 8, 10 хантай байна. Үүнээс улбаалж 5 ханад, 8 ханад, их 5 ханад, бага 5 ханад гэх мэтээр нэрлэдэг. 19-р зууны эцэс хүртэл жирийн малчин айл 4, чинээлэг баячууд 5, харин аймгийн хан хошуу тамгийн газар 8-аас 10 хантай гэр барьдаг байжээ. Эрт цагт хүмүүс ширмэл эсгийн хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бол орчин үед модон хаалх хэрэглэх болжээ. Хаалх нь хантай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг, бас түүнийг байнга нээж хааж байдаг тул бат бөх хийдэг учиртай. Монгол гэрийн өнийг тогтоож байдаг цамхаг бүхий дугуй цаграг модыг тоон гэнэ. Гэрийн зай багтаамжийг ихсгэх, гэрэл гэгээ оруулах, яс модны гол бүтцийг тогтооход чухал үүрэгтэй. Малчид үнэ малаас аах, хонь бэлчээх, хотлох зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг заншилтай юм а. Монголчууд тооныг гэрийн сүлд хэмээн дээдэлсээр иржээ. Тоон тэгш байх, мөн байгалийн салхи шороо шуруунаас болж гэр хазаах, унахаас сэргийлж багныг ашигладаг. Гэр барихдаа багныг тоононд бэхэлж босгодог. Багны өндрөөр гэрийн өндрийг хэмжинэ. Түүнийг хаалганаас 1.5 метрийн өндөр байхаар тооцоолж хийнэ. Гэрийн доторх нарны цацрагийг бэлэгдэг яс мод бол унь. Энэ нь хан болон тооныг холбох, бүрээсийг тогтоон барих үүрэгтэй. Монголчуудын дунд шулуун болон махир үзүүртэй 2 янзын унь уламжлагдан иржээ. 5 хантай гэрийн унь 2-оос 2.5 м урт байдаг бол 4 хантай гэрийн унь 1.5-аас 2 м урттай байдаг. Гэрийн бүрээсийг хоньны ноосоор хийж, ямааны тосоор тослон, борооны ус нэвчхээргүй болгодог. Өнгийг нь цайруулахын тулд эсгийг ясны гурил шохоогоор өнгөлнө. Эсгийгээр өрх, дээвэр, туурга, үүд зэргийг хийх бөгөөд энэ нь дулааныг хамгийн бага алддаг бүрээс юм. Тоон нь дээгүр бүтээж нар, салхи, цас, бороо, шороо, хурц гэрэл гэгээнээс хамгаалах, мөн гэрт тусах нарны гэрэл гэгийг тохируулах үүрэгтэй бүрээс бол өрх. Харин гал голомт арваа буудаа шиг арвжин дэлгэрч цэвэр тунгалаг байхыг бэлэгддэг оосор бол чагтаг. Тоонны чанх голоос чагтахыг уйж, сул үзүүрийг унинд хавчуулна. Салхи ихтэй үед
чагтгийг буулгаж, үзүүрт нь хүнд юм уях буюу газарт газаслах замаар гэрийг хөдөлгөөнгүй болгодог. Гэрийн модны хээ угалц чимэг өнгө будаг эрт үеэс уламжлалтай. Монголчууд улаан, улбар өнгө бол нарны дулаан орчныг бүрдүүлдэг гэж үздэг учраас тоон, унь, баган, хаалга ийм өнгөөр буддаг. Харин нарны гэрлийг гэрийн дотор хэд хуц тусгай сэргийлж, уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан буддаг болжээ. Гэрийн доторх зайг хоймор талд, үүдэн тал, гэрийн эзэгтэй тал, гэрийн эзний тал гэж ялгах нь зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт буюу тулгай байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун талд эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас болж эзэгтэй тал, эрэгтэй тал хэмээх болсон ажээ. Мөн гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлийн нэгэн өв билээ. Гэр бол барих, буулгах, зөөж тээвэрлэх, үйлдвэрлэх арга технологийн хялбар, багтаамжийн хумд хамгийн оновчтой, агаарын болон дулааны солилцоог амархан зохицуулах бололцоотой сууц бөгөөд нүүдэлчин монголчуудын бүтээсэн гайхамшигт эдийн соёлын нэг юм аа. За одоо бүгдээрээ энэ зурган дээрээс Монгол гэрийн бүтцөө, бүрдэл хэсгийг маш анхааралтай харж ажиглаад тэмдэглэж аваарай. За одоо бүгдээрээ эхийн бүтцийг тодорхойлцгоё. За үүний тулд эхийн эхлэлт гол төгсгөл хэсгийн тус бүрийг бол зааглана. За мөн хэсэг тус бүртээ цогцлборын хэдгээр дугаар хамаарагдж байгаа гэдгийг бичнэ. За мөн хэсэг тус бүртээ тайлбарлагдаж буй юм буюу юуны тухай өгүүлсэн болохыг бичээрэй. За одоо бүгдээрээ хамтдаа ярилццгаая. За эхийн эхлэлт хэсэг бол гэр бол Төв Азийн гэдгээс эхлээд конус хэлбэртэй гэдэг хүртэл эхийн эхлэлт хэсэг байна. За эхийн эхлэлт хэсэг маань 1-р цогцлбор хамаарагдах нэ. За энэ эхлэл хэсэгт Монгол гэр буюу сууцын тухай тайлбарлагдж байгаа бөгөөд эхлэл хэсэгт Монгол гэрийн үүсэл онцлогийг танилцуулсан байна. За гол хэсэгт эл сууц гэдгээс эхлээд ардын мэдлийн нэгэн өв билээ. За энэ маань 2-оос 11-р цогцлбор байна. За энд гол хэсэгт тайлбарлагдж буй юм нь яс мод, бүрээс оосор бүч хан, хаалга, тоон, баган, унь, бүрээс өрх, хээ угалц чимэг, өнгө будаг орон зай. За буюу эхийн гол хэсэгт Монгол гэрийн бүрдэл хэсэг түүний үүргийг тайлбарлсан байна. За төгсгөл хэсэг маань гэр бол гэдгээс эхлээд нүүдэлчин монголчуудын бүтээсэн эдийн соёлын нэг юм гэдэг хүртэл буюу 12-р цогцлбор. За төгсгөл хэсэгт тайлбарлагдж буй юм нь гэр буюу сууц гэсэндээ Монгол гэр нь монголчуудын эдийн соёлын нэг болохыг дүгнсэн байна. За одоо бүгдээрээ эхийн сэдэв гол санааг тодорхойлцгоё. За өнөөдөр багш нь эхийн тулгуур бичгэлээр илэрхийлсэнийг бүгдээрээ харцгаая. За эхлэл хэсэгт бол Монгол гэр бол монголчуудын уламжлалт сууц юм аа. За ингээ гол хэсэгт болохоор Монгол гэр маань гэрийн гадна хэсэг, дотор хэсэг гэж байдаг тийм ээ. За гэрийн гадна хэсгэн дотроо яс мод бүрээс 2-оос бүрддэг. За яс мод нь болохоор хан, хаалга, тоон, баган, унаас бүрддэг бол бүрээс нь дээвэр туурга буюу өрхнөөс бүрддэг байна. За гэрийн дотор хэсэгт бол гэрийн модны хээ угалц, чимэг, өнгө удаг бол эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн. За мөн гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, эзний тал, эзэгтэй тал гэх мэтээр ингэж ангилж ялгаж ирсэн нэм хэв заншилтай байжээ. За ингээд төгсгөл хэсэгт нь болохоор гэр бол нүүдэлчин монголчуудын бүтээсэн эдийн соёлын нэг юм хэмээн
төгсгөл хэсэгт нь өгүүлсэн байна. За одоо энэ бүгдээс хараад үзэх юм бол энэ эхийн сэдэв нь юуны тухай вэ? За энэ ихэд ямар гол санааг илэрхийлсэн бэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. За тэгэхээр эхийн сэдэв буюу энэ ихэд юуны тухай өгүүлсэн бэ? За тэгэхээр энэ мэдээж Монгол гэрийн бүтэц онцлогийн тухай эхийн эхлэл хэсэгт өгүүлсэн байна. За тэгвэл гэр бол хялбар, багтаамжийн хувьд оновчтой, агаарын болон дулааны солилцоог амархан зохицуулах бололцоотой сууц бөгөөд нүүдэлчин монголчуудын гайхамшигт эдийн соёлын нийгэм хэмээн эхийн төгсгөл хэсэгт дүгнэж бичсэн нь эхийн гол санаа болно. За одоо бүгдээрээ тоочин тайлбарсан их болгыг батлан тайлбарлах тасгал ажилдаа орцгоё. За энэ эхийг ямар зорилгоор бичсэн бэ? За мэдээж Монгол гэрийн бүтэц онцлогийг тайлбарлан танин мэдүүлэх зорилгоор бичсэн байна. За энэ ихэд далд утгатай үг хэллэг байна уу? За байхгүй байна. За ихэд шууд утгатай үг хэллэг байна уу? За гэр, хаалга, хан, тоон гэх мэтэр маш олон үгийг шууд утгаар хэрэглэсэн байна. За ихэд нэр томьёоны үг байна уу? За архитектур, геометр, конус гэх мэтийн нэр томьёоны үг бол байна. За ихэд уран дүрслэл байна уу? За дэж байхгүй болсон. За энэ ихэд ямар үгийг олон удаа хэрэглэсэн байна вэ гэхээр гэр, хаалга, хан, баган, тоон, өн, дээвэр туурах, өрх, хээ угалз өнгө будаг гэх мэтийн жинхэнэ нэр. За мөн хөнгөн авсаархан хялбар гэх мэтийн тэмдэг нэр. За энэ 4, 5, 6, 8, 10, 1.5, 2.5 гэх мэтийн тооны нэрүүдийг бол маш олон удаа хэрэглэсэн. Яагаад ингээд ийм олон удаа хэрэглэсэн байна вэ гэхээр олон дахин давтаж тоочд бичсэн учраас эдгээр үгсийг бол маш олон дахин хэрэглэсэн байна. За тэгвэл энэ ихэд таслалыг олон удаа хэрэглэсний учир юу вэ? За жишээлбэл энэ тоон тэгш байх, мөн байгалийн сарлиг шороо шуурнаас болж гэр хазаах, унахаас сэргийлж багныг ашигладаг гэх мэтээр зөвхөн нэг өгүүлбэрт л гэхэд маш олон таслалыг бол хэрэглэсэн байгаа. За энэний учир нь юу вэ? За энэ учир нь гэвэл зэрэгцсэн үг өгүүлбэр бол маш олон байгаа учраас үнийг зааглаж таслалыг бол хэрэглэсэн байна. За бүгдээрээ үйл үгийн төгсөх нөхцөлийн утгыг ажиглацгаая. За энд ингээд хийдэг, байна, нэрлдэг, байжээ гэх мэтээр энэ үйл үг маань ингэж ийм төгсөх нөхцлөөр хэлбэрсэн байна. За тэгэхээр энэний утга учир нь юу вэ гэхээр ерөөхдөө юм, наа, даг, билээ гэх мэтийн ийм баталж нутгсан юм утгатай буюу за байжээ гэдгээс буюу жээ гэдэг нөхцөл маань дам их сурвалжаас авсан ийм утгыг илэрхийлж байгаа учраас тоочин тайлбарлсан их болохыг баталж байна. За одоо мөн тайлбарлсан их болохыг бүгдээрээ батлая. Дараагийн алхам болохоор за одоо нэгдүгээр цогцлбор дотор байгаа өгүүлбэрээс ерөнхий мэдээлэл болон түүний дэмжсэн баримт мэдээллийг бүгдээрээ ялгацгаая. За нэгдүгээр цогцлборт байгаа гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц юмаа гэсэн хамгийн ихний өгүүлбэр бол энэ ихийн нэгдүгээр цогцлборын ерөнхий мэдээлэл юм аа. За үүнийг дэмжсэн, дэлгэрүүлсэн баримт нь болохоор Монгол гэр бол 300 орчим жилийн тэртегээс одоогийн хэв шинжинд бүрэлдэн амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Хөнгөн авсаархан удаан эдлэгддэг архитектурын онцгой шийдэлтэй. Геометрийн огтлол бүхий конус хэлбэртэй гэсэн энэ хэсэг бол энийг дэмжигч мэдээлэл баримт байна. За бүгдээр 5 дугаар цогцлбор дотор байгаа өгүүлбэрээс ерөнхий мэдээллийг бүгдээр харцгаая. За Монгол гэрийн өнийг тогтоож байдаг цамхаг бүхий дугуй цаграг модыг тоон гинэ гэсэн хамгийн ихний өгүүлбэр бол ерөнхий мэдээлэл байгаа. За тэгвэл үүнийг дэмжсэн баримт мэдээлэл нь гэрийн зай багтаамжийг ихсэгдэг, гэрэл гэгээг оруулдаг, яс модны гол бүтцийг тогтооход чухал үүрэгтэй байдаг. За энэ тоон бол малчид бол үнэ малаас аах, хорин бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор тусна нарны тасгалаар цагийг баримжаадаг зайшилтаа. Монголчууд тооныг гэрийн сүлд хэмээн дээдлсээр иржээ. За энэ хэсэг бол баримт мэдээлэл буюу дэмжигч өгүүлбэр болж байна. За 10 дугаар цогцлбор буюу гэрийн модны хээ угаас чимэг өнгө будаг бол эрт дээрвээс уламжлалтай. За үүнийг дэмжсэн дэмжигч
Өгүүлбэр нь монголчууд улаан, улбар өнгөл нарны дулаан өршнийг бүрдүүлдэг гэж үздэг учраас тоон, өнь, баг нь хаалгаа ийм өнгөөр буддаг. Харин нарны гэрлийг гэрийн дотор хэд хорц тусгай сэргийлж өнний цэжийг ногоон өнгөөр тайвшруулан буддаг болжээ. За эдгээрээс үзэхэд тайлбарсан их болохоор ерөнхий мэдээлэл түүнийг баримт мэдээлэлээс бүтдэг байна. За одоо бүгдээрээ тоочин тайлбарсан эхийн онцлог шинжийг дүгнэцгээе. За уншигчдад мэдээллийг танин мэдүүлэх зорилготой. Энэ мэдээж бол тийм. За хоёрдугаар жинхэнээр тэмдэгнэр тооны нэрийг олон удаа хэрэглэдэг. За энэ мэдээж бол тийм. За бичигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмж сэтгэгдэл илэрдэг. За энэ бол үгүй. За шууд утгатай үг хэллэгийг их хэрэглэдэг. Энэ мэдээж тийм. Зэрэгцэж орсон үг өгүүлбэр ихтэй. Энэ мэдээж тийм. За мэргэжлийн болон нэр томьёоны үг хэрэглэдэг. Тийм. За уран дүрслэл ихтэй. За энийхэд уран дүрслэл бол байгаагүй. За далд утгатай үг хэлэх хэрэглэдэг. За үгүй тийм ээ. За үйл үг нь ихэвчлэн баталж нотолсон болон дам сурвалжаас авсан утгатай нөхцөлийг хэрэглэдэг. Энэ мэдээж тийм. За үнэлэлт дүгнэлт байхгүй. За энэ л үгүй. Эхийн төгсгөл хэсэгт үнэлэлт дүгнэлт бол байсан. За ерөнхий мэдээллийг баримтаар дэлгэрүүлсэн. Мэдээд бол тийм. За ингээд идэвхтэй олсон сурагчдаа баярлалаа.